Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. 1-р хэсэг. 15 дугаар жарны шаргачин хонин жилийн амар гинэт хүйтэрч хэдэн өдөр дараалан тэнгэр муухарч хүйтэн бороо шивэрч байснаа нэг өглөө босоход уул тал дун цагаан цасанд дарагдж голын хөндийгөөс жихүүн хайр үсэлэх хөвсөлдсөн хөөргдөж байлаа. Ногооны униарт умбаж байсан уулын мод яах ихийн зур шаргалтан гандаж, навч намайган сэгсрэн гүвж, газрын өнгө дорхнол хувирын цайрчээ. Анхны цас 2-3 хоноод хайлж өгөө болсон ч гэсэн уулын оройд хэсэг хэсгээр цайран үлдэж, нүд гэлбуулан гялтханах нь хахир өвлийг аргагүй санагдуулна. Цас бороо холилдон орж, тэнгэр хямарснаас хойш олигтой дулаарсангүй. Хоног хоногоор сэрүүн болж өвөл хаяанд буусна нь налгар намартаа налааж айвуу тайвуу суусан хүмүүсийг зэгсэн сандаргав. Уулын түргэн урсгалт гол горих цэнгэг усаан хөлдөхөөс өмнө холын холд аваачих гэсэн юм шиг харглан жирэлзэвч захаасаа мөхөөлтөн зайрмагтаж шөн өнгөрөх бүр мөсөн хамжаар нь өргөн болсоор ажээ. Халах даяар цуутай эртний буурлахад уляастай өлөн шороо бужигнсан зээл химэх гол гудамжны хоёр талаар игнэн байдаг олон пүүс гинтийн энэ хүйтнээс өрсөж арилжаа наймаагаан ахиулах гэж хүнд зузаан банзан хаалга үүр цүрээр яарн нээж эрэ мэран эд агуурсаараа хол ойрхныг даллан дуудахаа бай. Пүүсний данжаад наймаач нар орж гарах хүмүүрийг нүдгүйлгэн ширтэж лангуун дээр овоорох цастын орон төвдийн алтан саатай даргархоргоо. Бээжин Шанхай торгоны үйлдвэрт хөр хорхоо мянцаар нэгсэн луун хээтэй хамбад торгоос эхлэн хүний нүд хуурах сам, шүүр, товч шилб, шүр сувд тэргүүтнээ магтан шулганаж олигтойхон үнээр гүйлгэхийн арга ухааныг боловсруулна. Бөөс рүү орж ирсэн хүмүүс тэрхүү эд барааг зөвхөн нүд хужирлан харж гарт ойр торго дурдан эмрэн үзэхээс хэтрэхгүй. Тоост зээлийн дунд бийд бараа сүрээрээч баян тансгаараач бусдаасаа гайхуулах даашинхүүгийн пүүс рүү орж гарах хүн олон. Пүүсний наймаач өндөр туранхай намхан тагдгар 2 хятад BBS өрсөлдөн бараагаа шагшин магтаж наймаална. Энд орсон хүн чадлынхаа хэрээр хуй торох хунз цайнаас эхлээд сам, шүүр, хуван зүйлт, боодол, танзуур, утас тэвн худалдан авна. Пүүсний өндөр шавар хэрмийн өмнөх том дааман хаалгаар дотор газрын бараа ичсэн тэмээнжин өдөр өнжилгүй орж арьс шир онгосноос ачаад алсын замд гарна. Зөвхөн энэ пөөст ч биш. Бусад хөлтэй олон пөөсөнд мөн л ийхүү эд бараа ичсэн тэмээнжин байн ирж арьс шир өснөөс ачаад хөх хот, бар хөл, чонжийн зүг дараалан цовно. Нэг өдөр уляастай хотод 70 тэмээ ачаа ирээд жухам айл пүүсэд буусан мэдгдэлгүй тэмээ мал ачаа бараатаагаан алга болчихсон юм гэсэн яриа байдаг. Энэ бяцхан хотод 70 тэмээ ачааг хиндэж мэдгдэлгүй шингээчдэг болохоор жирийн хүмүүс түүнийг мангасын хотоод гэлцсэн. Харин хотын зүүн өмнөх товчиг хайрхан хэмээх дүнхийсэн өндөр уулын хот руу харсан элгэн хадан дээр Манчир бурхны зураг хэдий үед ч юм бүтээсэн болохоор сүжигтэн олон энэ хотыг бас Манчирын орон гин. Мангасын хотод ч юм уу, Манчирын орон ч юм уу, юутаач гэсэн энэ хот 12 дугаар жарны харгачин өхөр жил шаван тавигдж хот үүссэн гэж түүхэнд тэмдэглэжээ. Тэр үеэс Манжийн эзэн түрэмгээлэгчид Монгол нутгийг дарамгуйлан захираад удаагүй байж. Харин эзэгнэгчид баруун Монгол ойрдыг байлдан дагуулах гэж хомголзон өнгөлцөж байхдаа цэргийн чухал төвшис газар болгон энэ хотыг байгуулсан билээ. Түүнээс хойш 200 шахан жил улиран одож энэ хот Манжийн эзэн тулсын халахдах цэрэг улс төрийн хамгийн чухал төв, мөн хүлэгч худалдаачид бөөгнөрсөн олонний хөлийн газар болж өдий хүрчээ. Энэ хот 200-аад жилийн нүүр үзэхдээ юугис үдсэн гэхэв. Хот суурин газар болсон хойно сайн муу, сайхан муухай, баян хоосон, жаргал зовлон, нүгэл буян, бурхан шажин, буг чөтгөр хүртэл бий гэж нутгийн улс ярилцдаг нь дими хоосон үг бишээ. Хотын баруун хэсэгт байдаг Баатар зээл хэмээх богинохон гудамжийг чөтгөрийн гүйдэлтэй гэж хөгшчүүл ярих учир орой өвдөж түүгээр явах хүн цөөхөн. Үе хулгай дээрэм гарах тул хүмүүс айж төгшин хаалгуудаа сайтар бэхлэн зуудаг нохооныхон уяаг шөн тавина. Хотын зүүнтэй өндөр уулын хормойд сангийн хот хэмээх баян суурин онцгой дуу оршин. Тэр суурин эргэн тойрон өндөр бат бих шавар хэрэмтэй.
Хэрмийн оройд буу буудах нууцхан сэтэрхий нүхтэй бөгөөд хэрмийн дундуур гүнзгий нүх ухаж цаг ямагт ус ардүүргэн. Тэр сангийн хотод улаастайн жанжин амбас олон жилийн турш санаа амар ажин түжин сууж байсан юм. Тэд гаднаас халдаар ирэх аюулаас болгоомжлон ийхүү өндөр хэрэм усан хаалт байгуулад арх халахыг атгандаан барьж 200 гаруй жил жарган сэнгэж байсан бэлээ. Энэ хооронд манжийн жанжин амбасыг хэн ч айлган сандрааж байсангүй. Тэгтэл 15 дугаар жарны цагаан хулган жил тэд үзээгүй юмаа үзэж үнхэлцэх нь хагарах төгсөн удаатай. Тэр үеэс манжийн эзэнт улсын төрийн баг нь ганхаж олныг хамарсан бослого уйман хятад орныг бүрхэж байлаа. Тэрхүү уйман бослогыг дарахад оролцуулахаар арх халахаас татсан 2000 цэрэг Улаастай хотноо хуаргнан байжээ. Тэдгээр цэрэг эрс хоол хүнсээр мөчиг тажигхан унаа мордн өвс тижээлгүй өлбөрн турж бас манжид түшимлийн аашлах зандрах зодож нүдэх нь хэмээс хэтрэн байжээ. Энх тайван хэмээх нэгэн зөрөгт эрд цэрэг олноо Сэмөдөн хатгаж удирдан дагуулад нэгэн өдөр олноороо түрхрэн босож сангийн хотыг тойрон бүсэлсэн юм. Усан хаалт шавар хэрмэн ямар ч найдваргүй зүйл болохыг ухаарсан манжийн жанжин амбас хэлгэн болсон олон цэрэг эрсийг аргаар номготхон тайвшруулахыг эрмэлзэн отго жинстэй малгай ёслолын хөрмөө өмсөж түрхрэн болсон цэргүүдийн өмнө ирж өвдөг сөгдөн мэхийн төмөн бурууг хөлдсөн хүлээж сайн хоол цалин пүнлүүгээр нэн дарив хангана гэж амлажээ. Зориг дээр энх тайван тийхүү тэнгэрийн хөвгөөний нэгэн зулцэг Монгол түмний өмнө айн чичирж өвдөг сөгдөхийг үзээд эр зориг нь Улаанбаатар тэдний амлсан цалин пүнлүүнд хуурцсан ч үгүй. Тэр өдрөө цэрэг эрсээ дагуулan хот руу дайран орж баян тансаг пүүсүүдийг тонож хятадын ногооны газарт агт мордон сайтар өвслөөд нутаг нутгийн зүг тараан явуулсан билээ. Олон бүгдээр санаа нийлэн хувьсж ийхүү босон тэмцсэн цэргүүдээс манжийн жанжин амбас үхтлэн айж тэдэнд ялзам тулгах байтугай дахин цэрэгт дайчлах зүрх хүрсэнгүй өнгөрсөн түүхтэй. Энэ явдал олон жилийн турш манжийн хааны хатуу чанга зарилгын дор эрх мэдэлгүй сөгдөн зовлонгийн далайд хахад цацаж явсан олон монголчуудыг нойрноос сэрээж харанхуйн дунд гялс хийсэн тэмцлийн нэгэн од болон гэрэлтсэн юм. 8 жилийн тэртээ цагаагчин гах ажил халах даяар манжийн дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж Улаастайн жанжин амбан хөөн зайлуулснаас хойш хэдхэн жилийн дотор тэдний олон үеийн турш амьдран сууж агсан сангийн хот эзгүүрэн хоосорч хэрмийн гадуурх сувгийн ус нь хатаж ширгэн барилга байшин нь дараалан нурж хэмхрэн байгаа ажээ. Одоо тийшээ хинчүүл зүглэнэн бөлгөө. Манжийн жанжин амбан хөөгдөж Монгол түмэн тэдний хараанаас гарсан хэдий ч Улаастан олон пөөснийхэн арилжаа наймаага урдийн адил хийж мөнгө хүлэн үржүүлж ашиг хонжоогоо нэмсээр л байна. Улаастай хотын шав тавьсан тэр нэгэн өдрөөс хойш энэ хотод мөн ч олон мянган лам мөнгөний эд бараагүй л гэж мөн ч олон мянган атан тэмээ агтмар амбан шар хонь яма хичнээн баглаа арьс шир ноос унгас хятад нутагт очсныг тоолоход үнэхээр гүйцэшгүй ажээ. Цаг хугацаа хойноос хөөцөлдсөөр энэхүү шаргачин хонин жилийн намартай золгоход 8-ачд 8-агаан хийсээр өмнө зүг 100 тэмээнчин цуварсаар л байна. Дээр өгүүлсэн даашин хүүгийн пөөсний данжаад 60 орчим насны цонхгэр цагаан царайтай нүд цэлхгэр толгой халдсан нэлээд махлах тарган хятад нүдэндээ зөөсөн тунгалаг сүйжин шилнийхэн дээгүр үе хялалцсан лангууны хаан цаагуур айжмхан алхаж өдрийн 8-ны багцааг хянаж байхдаа хаяа нэг танил хүн орж ирвэл мэхсхийн мэндэлж хэд гурван үг солихцоор зээлэр өөдөө сөөргөө өнгөрөх мортон ардыг хулгай нүдээр ажиж гартаа бөмбөрүүлэх хангэр жингэр дуутай гялгар бөөрөнхий бөмбөлгөө зогсоо зайгүй хөдөлгөн 10 хорооныхаа хуин шар усыг тараана. Энэ данжаад хэзээ ямагт уужим ханцуутай хар торгон бошинц өмд өмсөх бөгөөд тэр нь үргэлж шин юм шиг гялалцах нь хэр тос болсон юм уу? Дандаа шин торгон хувцс өмсдөг алин болох нь ялахад нэм бэрх. Баян пөөсний данжаад лангууны цаана үзэгдэх нь ховор бөгөөд түүнийг ороод ирэхдээ зэрэг 8 хийж байгаа 2 хятад үйгүй юм шиг нахилцсан тонголцож нэн хурдан шалмаг болж хоорондоо мөргөлдөх шахан ийш тийш гүйж 8 хийх гэсэн хүмүүст уг бараага өндөр дуугаар магтан шулганаж бараа турууг нь сонирхсан хүнд өгч амжина. Данжаадыг хэрэг орж ирэхгүй бол мань хоёрын хөдөлгөөн удаашран
Уранхаа нойрхоо хувцтай ядуучулд бол бараа гаж үзүүлэхгүй гэдгэр зантай болдгийм. Данжаад лангууны цаагуур баахан холхиж байснаа залхуу нь хөрсөн бололтой сэмхэн эвшээснээ цааш явж 2-3 хаалга дамжин өрөөндөө хурч ирвэл алс холоос давхин ирсэн янзтай шороо тоосооч гүвээгүй залуухан хятад түүний хүлээсэн бололтой өрөөнийх нь үдэнд зогсож байлаа. Тэр хүн Данжаадыг хармагц мэгсхийж амрыг нэрээд нандигнан наасан дугтуутай бичиг барив. Данжаад дугтуун дээр хэдэн үсгийг гүйлгэн харснаа. Бичээч нарын өрөөнд очиж хоолунд идэж ууж амар. Энэ захааныхан хариуг дараа аваарай. Гэхэд бичиг хүргэж ирсэн хүн тонголзон хүндэтгэл илэрхийлээд цааш иргэв. Данжаад өрөөндөө бушуухан орж хаалгаа сайн хаачгаад өнөөх бичгийн дугтууг задлан үзвэл эрхэм өршөөлт эзэн таны алтан үлмий дор мэхийн ёслоё. Таны эрхэмлэн тушаасан ёсоор эрхэм дүүд Сэрэнбатыг аятай тогтоо байлгаж ажил хэргийг нь амжуулаад намрын дунд сарын 11-ний өдөр Улиастаа руу явуулахаар тогтсныг айлтхан мэдүүлье гэсэн довчхон захаа байлаа. Данжаад инхүү уншаад зүрхэнд пал хийсэн боловч уйхлан самгарцсангүй хэсэг зур бодол болсноо. Өнөөх захиг дахин нэг уншиж. Өнөөдөр чинь намрын дунд сарын 10. Дүүмэн маргааш нааш гарах нь ихэл яарч байгаа да. Тэгэхээр 100 хоноод л хүрээд ирж мэдэх нь гэж бодхоос зүрхэн дахин хүчтэй дэлсэв. Захиагаа нэг шургуулганд хийж орхиод жижигхэн ширмэн хонх авч сэгсэрвэл Жингисэн дуу гарлаа. Удалгүй үү донгоож гарын бичээж хижээл хүний толгой зохиоход далайг дууд та оронд нь 8 хийж байгаарай гэвэл бичээ чинь шалвхан цааш иргэжээ. Данжаад хүнд бодол дарагдан сууж байтал 8 хийж байсан далай хэмэх тарган хэр орж ирэхэд Данжаад босож хаалгаа чандлан хааж бит хоёрын яриа гадны хүн сонсчихвээ гэж машид сэрэмжлэн ийш тийш харж чимээ чагнаснаа маш аяархнаар за бит хоёрын олон хоног бэлдсэн ажил маань эхлэх цаг нь боллоо. Сэрэнбат маргааш нааш гарна. Чи одоох яв. Бүх юм урд ярилцсан ёсоор бэлэн шүү. Гэхэд далай бүх юм сансан ёсоор бүтэн гэсэн янзтай мэгсхийлээ. Чамайг бурхан өршөөх болтугай гэж Данжаад хэлээд шургуулганаас 50 лангийн юмбүү авч сар байхад майнер алга тосон авч эзнийхээ хишгт мөргөөд бөксөөрөө ухран гарчээ. Жихэн хүйтэн салхи хөв үлээсэн тэр өдрийн үдээс хойш Улиастаа ховдын хоорондох өртөөнийг замаар 78-аач улаач дагуулan жолоо хөмхөлгүй давхиж явхдаа нэгэн үе сэтгэл төгшүүлэн нэгэн үе тайвшран хаяаныг зөрөн өнгөрөх хүнийг сэм ажин явжээ. Далаа өртөөний морийг үл хайрлан улаан галзуу юм шиг довтолгож хэд хэдэн өртөө дамжин явсаар их зэсийн өртөөнд шүн дундын хэрд дөрөө мултлан буужээ. Түүнийг Улиастаа хотоос гарсны дараахан бүгээн зүсмийн морь унсан 2 хүн өртөө замаас дөлсгөн явсаар үүр цайхын алдад их зэсийн өртөөнөөс зүүнтэй нэгэн хадан хясаанд нуугдж хоцорсныг хэн ч үзээгүй юм. Гагцхүү далайл сайн мэдэж байсан юм. Тэрхүү хадан хясааны ёроолоор өртөө зам өнгөрөх бөгөөд ойролцоохон завхан гол урсахын гадна хавь ойр хүн амтан нутгалдгүй зэлүүд буйд газар болоо. Улиастаа ховдын хоорондох өртөө замаар нааш цас зорчих хүмүүсийн сүсэг бишрэлтэй энэ онцгойдоо орших хадан хясааны дэрэгдүүр өнгөрөхдөө онгон дагшин лус савдагтай хэмээн залбирдаг. Сүжиггүй нэг нь зам утсан дээрэмчин орогнож байж мэднэ гэж морины гөөхөөр давхин өнгөрдөг байжээ. Ховд 14 гэж нэрссэн өртөөний их замаар хөл хөдөлгөөн үл тасрна. Даавхүрээ Улиастаагаас гарсан буухай айлж омогтой тахар 15-ны цагта отгожин сагсалзуулсан ширүүн төшмөл хятад орос худалдаачид ламхаар 9 шидийн хүмүүс өдөр шөнөгүй цовно. Энэ шаргачин хонин жилийн намар өртөөний алба бүрч ширүүн байлаа. Омогтой илж тахрын хажуугаар буу замсаг агссан хятад орос сэрэгч хэд хэдээрээ явах болж өртөөнийхнийг шамдуулан сандаргаж байжээ.
10-20 хятад зэрэг явуулаад улаач морьд нь эргэж ирэхгүй байхад дахиад 20-30 хүн ирж унаа морь улаач шаардан сандаргаж омогтой нэг нь албас хаатууллаа гэж өртөөний зангийг зодож жанч худаач бишгүй болов. Ховд Улаастан хоорондох энэ өртөө зам хоёр хотын шав тавигдсан холын тэр нэгэн үеэс эхлэн зураах болж олон үеийг илээжээ. Монгол гүрэнд аль эрт 4-р жарны харлуу жил өртөө байгуулагдсан түүхтэй билээ. Монголын их гүрний нээслэл хар хорим хотоос дорн далайн эрэг, өмнийн дулаан орон, алс баруун зүгийн ус ихт ижил мөрөн, умрын бэм битүү тайх хүртэл салаалсан өртөөний замаар морины цайныг шилж унсан элч довтлогон их гүрний албыг залгуулж байсан юм. Хожим манччин улс Монгол орныг эзэрхийлэн захирснаас хойш энэхүү өртөөний алба улам нарийсаж Бээжин хотоос Улаастай, Даахүрэ, Ховдын хязгаар, хойд зүгийн хөлийн харуул дамжуулан олон суур өртөө Монгол төмнийг зовоож байсан хүн талбын нэг байлаа. Манжийн төр мөхөж Монгол улс тусгаар нэгэн гүрэн болсон ч өртөөний алба хөнгөрсөнгүй, өртөөгөөр цовх хүмүүс ч цөөрсөнгүй. Намрын шар наран говийн намхан толгодын цаагуур далд орохт өгөж байхад ховдоос гарсан нэгэн эр өртөө замаар довтлогон давхиж явлаа. Энэ бол Даашин хүүгийн пөөсний эзэн данжаад учир битвлэг хэдэн үг хэлж мордуулсан 78-аач их зэсийн өртөөнд хүлээж буй Цэрэнбат хэмээгч хүн бөлгөө. Цэрэнбат эдвгүй нас 25, жирвгэр хархамсгтай, сэргэлэн хурц нүдтэй, гуайлгхан нуруутай, хүдэр сайхан эр билээ. Цэрэнбат Улаастай орохыг нэн яарч байсан болохоор ховдоос гарсан даруй зам зуурын өртөөний морийг голж шилэн байж хамгийн сайн морийг унаад хар хурдаар давхих учир улаач нь барааны газар хоцорч дараачийн өртөөнд ирэхэд нь аль хэдийн явчихсан байдаг бай. Тэр одоо их зэсийн өртөөд мөн л улаан галзуу юм шиг давхиж явхад улаач нь замын дунд хоцорчээ. Жолоо таталгүй шуугуулсаар хар өбөрөөр их зэсийн өртөөнд ирлээ. Арбад өртөө хол газар өдөршин 2 давхиж баахан алжаасан боловч шөндүүлэн явж Улаастай орно гэж бодоод тосож уулдсан өртөөний занг өвгний амрыг ирмэгц. Сайн мөр эмээллээрэ гэвэл занг гэрөөд хялам хийснэ. Хөөмэн хоноод яв гэж шивгэнэж хэлтэл гэрээсний хүн ухсхийн гарч ирсэн нь хүүжид зул барьж ахтуу болсон Даашин хүүгийн пөөсний данжаадын итгэлт хүн далаа байсанд ихэд гайхан түүн өд хэд алхав. Далаач тосон ирж Цэрэнбат өөмэн сайн явж ирвөө гэд инээд алдан өгүүлээд гэрт орохыг урьлаа. Цэрэнбат гэрөөд явах зуур та хаа хүрэх нь хот орох нь гэвэл далаа эсгийн өөцөөгснө. Хөөгүй чамайг тосож явна гэлээ. Занг өвгөн тэр хоёрын хойноос орж ирээд сүйтэй цай өр мааруул өрсөн тав гэдээ барив. Цэрэнбат халуун цай уух зуур далаа өд дахин харж. За тэгээд Улаастайгаар сони юу вэ? Данжаад ахын би сайн бидтэй. Намайг хэдий дэрнэ гэж бодоод энд хүлээж байгаа юм гэвэл далаа баг зэрэг төгдөрснэ. Улаастай өд баахан хүйтэн сэрүүн болж байна. Саяхан нэлээд цас ороод хайллаа. Энэ жилч өвөлтөө эртхэн золгохон дээ. Данжаад ахын чинь би сайн байгаа. Чамайг ховдоос нааш гарна гэж мэдээгүйч багцаа нь одоо л болсон байх ёстой гэсэн. Хэрв энэ өртөөнд 2-3 хоног хүлээгээд ирэхгүй бол намайг цааш явж ховд ороод ханинда буцаж иргэж ах данжаад айлтсан гэлээ. Намайг яагаад ингэж Цэрэнбат хэлж гүйцээгүй байтал далаа түүний үгийг таслан ойрноос Улаастайд зэвсгэлсэн Орос хятад хүн үзэгдэх боллоо. Бас ховд Улаастайн өртөө замд хөл их болж дээрэм тонуулж гарсан гин. Данжаадах үнийг гадарлаа чамайг тосуулахаар явуулсан юм. Чээч их мөнгөтэй яваа биз гэвэл Цэрэнбат эргэлзэн гайхаж байсан нь алга болж мөнгөтэй гэдгээ мэдгэдэхийн тулд хажуудаа тавьсан том булгаар дайлан өдөө харжээ. Эрх мөд хоноод явна үздэ гэж өртөө занг хэлбэл Цэрэнбат яах вэ гэсэн янзтай далаа өд харлаа. Одоохоо явна. Хүний хөлс юмхийгээр газар дөхөхийг бодъё. Бидний мөнгөтэй яваа гадны хүн мэдвэл замаас тосож мэднэ. Манай пүүсний данжаадын дүү зэгсэн мөнгөтэй явааг занг танаас өөр хүн мэдээгүй шүү гэж далаа ширүүхэн хэлбэл зангийн би зарс хийсэн боловч зэвүүн хурж. Та бүхний мөнгөнд би юунтан шонхов. Харин хөшөнөөс л таа шүү. Хүүмэн болгоомжтой яваараа гэж Цэрэнбат руу харж хэлчихэд гараад явжээ. Далаа хөлийн чимээ чагнаж байснаа. Тань мөвгөн юу гинв? Харин хойшин бит хоёрыг хэн мөнгөтэй явна гэж санах юм гэснэ богцоо уудлан жихэр бов ваартай хар арих гаргав.
Тэр хоёр арх хөөж суутал гаднаас улаач хүү орж ирээд "Мартахад бэлэн боллоо. Та бүхний морийг эмээлсэн" гэлээ. Далай тооноор гялалцах оддыг харснаа. "Дөөм нь эрд хишиг дохий. Үүрээс өмнө улаастаа орно" гэд өндөлцөв. Цэрэнбат ч энд саатахыг хүссэнгүй. Тэр хоёр гадаа гарвал бүр шөнө болжээ. Цэрэнбат дайлантай мөнгөө мөрөн дээрээ тавьж уяа өдөлхөв. Уяан дээр нэг хүн сүтгэнэн байсан нь өртөө зангажээ. Тэр өвгөн морийг нь хөтөн тосож ирээд дайлангийг авч ганцгалах зуураа. "Хүмүн хартаа яваараа, цаад хужаач нэг л биш" гэж дуулдах төдий шивгэнэв. Цэрэнбат энэ өвгөн яагаад ингэж хэлдэг вүлээ гэж гайхын юм асуух гэтэл далай дэрэгдэн хурч ирсэн тул лавлаж асуусан ч үгүй мордлоо. Өртөө занг энэ өвгөн бол Цэрэнбатын аавтай гайгүй сайн үерхэж явсан нэг нутаг усны хүн билээ. Цэрэнбат угаас их баг зэс хэмээх энэ хавцаа газар төрж өссөн юм. Түүний эцэг Баатар нутаг нугдаа нэртэй цуутай сайн анчин байжээ. Баатар ердөө хоёр сайхан хүүтэй. Дэлгэр бат, Цэрэнбат хэмээх хоёр хүн хар багасаа эцгээ дагаж говь хангаагүй явж ангөрөө хийж сурсан юм. Тэр хоёрын эх нь бүр залуугаараа нас барсан учраас ихийн хайр гэгчийг төдийл амссангүй. Гэвч эцэг нь гэрт орж им гадаа гарч ир болж хоёр хүүгээ хүний зэрэгтэй хүн болгох гэж махаа эдэн зовж зүдэж явжээ. Түүнийч буйнаар хоёр хүн эцгээсээ дутгааргүй сайн анчид болсон болгоо. Баатар хоёр хүүгээ дагуулan урагшаа шарган номингийн говь хөрч цагаан зэр хар сүлд аргал угалз намнан хоошо хан хөхий таг нурайхан хөвчөд гарч боргөрөөс буг хэрэм булга суусар намнан. Түүний авлаагүй ангөрөөс барг байхгүй гэхэд болно. Гэхдээ дайралтсан бүхнээ алж хятахыг ихэд цайрлна. Баян хангаан хишгийг хамаа бусаар сүйтгэж ховдог зан гаргаж хэрхэвч болохгүй. Бид хангаа дэлхийгээсэн ав цаатай юм шиг бишгүүл хишиг хүртэж байна. Идэж уух, өмсөж эдлэгтэл хөрвөл болох нь тэргээд тоотой хэдэн ан агнадаг байжээ. Тэгээд ангийнхаа үсэг улаастан баян пүүсүүдэд хямд төсөр үнээр өгөх учраа пүүсний данжаад нартай хэдийн танил болсон юм. 5 жилийн тэртээ хангаа шиг түшигтэй хам буурал аав нь энэ хорвоог орхин одож хоёр хүүтэй өв болгон цэцэн буугаал үлдээжээ. Эцгийн нас барсны хойтын жил Дэлгэр Батах нь нутгийн баян хүний хүүгийн оронд цэрэгт мордож нийслэл хүрээ зорснаас хойш 4 жил гаруй болоход үхсэн амьтын сураг эс гарчээ. Цэрэнбат нэг хэсэгтээ баахан ганцаардаж байсан боловч буян тэцгийн үлдээсэн цэцэн буугаан үрж арын уулын гөрөөсийг аргал хоргол болтол агнаж өврийн уулын гөрөөсийг өтөг шороомит намнаж олзоол богч нэн ихсэж баян тарган явах болсон билээ. 3 намар арын хөвчөд гарч 2 сар гарав гөрөөлөхдөө өдий төдий булга суусар хэрэм баавгай хөдөр боргөрөөс гахаа намнаж тэрхүү үнэт ангийн ус баавгаан донд бугын эвэр хөдрийн зар тэргүүтэн олдхуяа ховор зүйлийг олж урд эцгийн танил байсан даашин хүүгийн пүүсэнд худалдаж ганц бие тордон сайхан амьдрах болжээ. Тэрбээр ангийнхан олзоор морины сайныг үнэлэн байж худалдан авч торгоны дээдийг өмсөж идлэн архины хатууг шилэн ууж танил талч олонтой болж баян тарганаараа ёстойл нүдэрэмхийн зур улаастаа даяар нэр цууд гарчээ. Даашин хүүгийн пүүсний данжаад чухаг үнэт ховор ангийн ус зэргийг элбтэй юм шиг амархан олдог түүнтэй шадралан танилцж удалгүй хүж зул барьсан ах トゥ бололцжээ. Цэрэнбат өнгөрсөн намар 3 сар шахам гөрөөлөөр явж 20 гаруй булга 30-аад суусар 500-аад хэрэм 50-60 үнэг чон зөндөө баавгаан донд хөдрийн зар олж ирээд хуурай ахта үн өртөг хэлэлцэлгүй бэлэг болгон өгсөн нь данжаадын хамгийн хайртай хүн болсон юм. Ангөрөөнд явахгүй үедээ данжаад ахыхаан зараалаар холойр явж өр ширийг нь цуглуулж бараа турууг нь өндөр үнээр худалдах гэж чинхүү сэтгэлээсээ зүтгэн. Энэ хавар бас анд мордож хориод бугын цусан ивэр авчран пүүстэн өгчээ. Энэ бүхнээс болж даашин хүүгийн пүүс үнэт ангийн ус олох талаар бусад пүүснээс давмгайлж тэрхүү үнэт ус баавгаан донд бугын цусан ивэр хөдрийн заара дотор газар дамлан худалдаж нэн их ол зашиг олно. Цэрэнбатч аминдаа бас зэгсэн мөнгөтэй болж түүнийгээ бусдад хүүлэн зээлдүүлж ашиг хонжоо харах болжээ. Баян пүүсний данжаадын хуурай дүү болж өнгөт торгыг хослуулан усан тэлмэн жороомор асар үнэтэй цагаан гаансыг мөнгөөр зохиж худалдаж явна. Улаастаа хотын тоос гудамжаар тарган жорооморны нуруун дээр ташаа тулан ханхалцсан давхиж баян чинэлэг айлын найр хурминд байн залгдан очиж наргиж даргиж явах нь түүнд
хамгийн их завшаан дээдийн жаргал мэт бодогдно. Данжаад ахыхаа нэрийн өмнөөс бусадтай хэдэн удаа сүрхий хонжоотой наймаа хийсэн нь пүүсний хөлгүй хөрөнгөнд хэдий борооны тусал мэт өчүүхэн ашиг боловч авгаалчтай сүүхэтэй болохоо харуулж Данжаадын итгэлийг улам их хүлээсэн билээ. Пүүсний 2 дугаар эзэн Данжаадын төрсөн дөө өндөр цагаан хужаа үүний өмнө ахыхаан гол туслах нь зөвлөж ярих хүн байсан бол одоо Цэрэнбат түүний орыг эзлэх болж тэр хужаа өрөөнөөсөн гарахаа бараг болжээ. Цэрэнбат пүүсний мэдлэлтэй хүн болсондоо уламж шунаг болж аминда мөнгө эд агуурс хураахын зэрэгцээ яавал Данжаад ахыхаан баярлуулах вэ гэдэгт хамаг анхаарлаа тавьж холойрын анчин гөрөөчөнтэй уулзаж тэдний агнсан ангийн олзыг хямд үнээр салгаж пүүстэн авчирна. Зав зайл гарвал Данжаад ахтайгаа олох хожихын арга ухааныг зөвлөн ярилцаж хав ойрын хошуудаар байн явж арилжаа наймаач хий. Энэ бүх хичээл зүтгэлийг нь их баялаг хөрөнгө цуглуулахын олзошгүй төлхүүр гэж Данжаад үзэх тул Цэрэнбатад нэн дотн сайн болж хамгийн сайхан үгээр магтан хөөрөгдөг байлаа. Цэрэнбатын хөө баян пүүсний итгэлт хүн болж жаргалтай сайхан амьдарч яваага урд насандаа хийсэн буйны ач бизээ хэмээн сүсгэлэн санах бөгөөд Данжаадч эртний ерөөлөөр учирсан төрснөөс илүү буянтай дүү гэж магтана. Цэрэнбатын нэг насны жаргал эдлэн явхдаа Улаастай хотын тэргүүн баяны нэг Банзар гэдэг айлын 18 настай Бүжин лам хэмээх танхил бүсгүйд сэтгэл алдрын шунан дурлжээ. Бүжин лам бол 15-ны сар мэт төгрөг цагаан царайтай, зурсан юм шиг жирвгэр хар хөмсгтэй, давхраатай алагнуудтай, шунхан улаан уруултай, үлгэрийн дагин мэт сайхан бүсгүй билээ. Цэрэнбат нэг удаа шинхэн танилцсан амраг хайрт бүсгүйгэн дагуулan Данжаад ахындаа ирж нүүр зүс үзүүлэн танилцуулахад ах нь үнэхээр баярлан багтаж Цэрэнбатыг бурхнаас заяасан буянтай хүн гэж магтан Бүжин ламыг л усын дагин хэмээн бишрэн тэр хоёрыг аз жаргалтай сайхан амьдрахыг өрөөж Бүжин ламд үүлэн цэнхэр үйтэн хаар бэлэг болгон өгч ахын буянт сэтгэлийг илэрхийлсэн ажээ. Нодны хаврын тэр нэгэн өдрөөс хойш Данжаад ах нь дүүгийнхэн эхнэр болох гэж буй залуу сайхан бүсгүйг харж хөгшин биеэн цэнгүүлж сэтгэлийн чилээ гаргана гэх болж Цэрэнбатч ахыхаан сэтгэлийг бодож Бүжин ламыг байн дагуулan ирэх болжээ. Хөгшин ах нь Бүжин ламыг үзэхтэйгэн зэрэг илт сэргэж хуур хөгжим үүсгэн арх дарс сууж наргиж цэнгэх болсон юм. Ийм байтал одоогоос 3 сарын өмнө Данжаад ах нь Цэрэнбаттай ихэд аминчлан ярьж ховд хотод байгаа салбар пүүс болон баруун хязгаараар яваа суурин доншуур 8-ныхантай уулзаж арилжаа 8-ны байдлыг мэдэж бас ч олон жил дамнсан өр авлагыг хурааж ирүүлэхээр явуулсан билээ. Цэрэнбат ахыхаан итгэлийг хуглахгүй гэж бүтэн 3 сарын турш хөөцөлдөн байж нэлээд ч өрийг нь хураан авч амьдсан байна. Харин ховдын салбар пүүснийхэн санаатай юм шиг элдв шалтак тоочин саатуулсаар байснаа намрын дунд сарын 11-ний өдөр гинт явуулах болж баахан мөнгө ганцгалуулсанд уяанаас тавигдсан нохоо мэт Улаастайн зүг яаран мортсон бөгөөд инхүү явж байгаад их зэсийн өртөөн дээр хуучин танилтайгаан уулзсан билээ. Их зэсийн өртөөнөөс шүндүүлэн морцсноос хойш танил далайн баахан дөлс хийсэн янзтай юмч ярихгүй үргэлжил жингнүүлэн эсгэрч нэг их яарахгүй хатруулан явжээ. Далай бол ар халахад бүр багдаан ирж Монгол хүнээс ялгахдаггүй хэл сайн сурсны дээр эмнэг догшин мордоос жаахгүй унаж чаддаг тэнхээ ихтэй хүн билээ. Түүнийг Монгол дээл өмсөд явж байвал хинч хятад гэж бодохгүй бөгөөд Монгол хэл сайн мэдхээс гадна Монгол заншлыг шандахгүй Монгол хүн шиг цагаан эдээ махаар хооллох дуртай ажээ. Цэрэнбат даашин хүүгийн пүүснийхэнтэй танил болохдоо хамгийн түрүүндэл далайтай дотн танил болсон юм. Далай сайхан зан ааштай хөгжилтэй ир хинтэйч наргиж чадна. Цэрэнбат өртөөнөөс мордсноос хойш Бүжин ламынхаа тухай асуух гэж далайтай зэрэгцээд явах гэхэд улаач хархуу дундуурын шахаж ороод болсонгүй. Чи яагаад шахаад байна? Зам унтсан биш. Хойноос дагаад явахгүй юу? Үгүй бол төрүүлээд явж бай. Гэж Цэрэнбат ууртайхан хэлбэл улаач морныхаа амыг татах зуура бөөр рүү хүчтэй яваад авчээ. Цэрэнбатын уур дүрсхийсэн боловч гинт өртөө зангийн хэлсэн үг санаанд нь орж энэ улаач хуулав намайг сэрэмжлүүлж дохио өглөө гэж санаад морныхаа амыг бас татлаа. Далайч мөн жолоогоо татан тэнгэрөөд харснаа. Хайлын болгон гэлдэрхэв. Ингэж сайжилж явтал үүр цайж өдрө болчихно гэд морин ташуурдав. Цэрэнбат улаач хоёр шухсгийн ширүүхэн эргүүллээ. Мордын төвөргөн газар бөмбөрдөн түжигнэж далай мөн тасралтгүй эсгэрнэ.
Тэр гурав хатрахтан хатирч, цогихтан цогсоор харлан бараалах хатан хясааны өрөөр орж ирээд Мордын хаан амийг татан гэлдрэв. Далаа эсгэрх нь улам чанга болов. Хясааны яг өрөөр ирэх үеэс далаа 3 дахин чанга ханиаж морио ороолгон ухс хийх гэтэл хад чулуу нуран өнхөрч сүр сар хийсэн чимээ барг бэрэгдэн шахан гарлаа. Дээрэмчэд гэж далаа муухай ойрлоод Морины хаамыг эргүүлв. Сэрэн батж морио эргүүлэх гэтэл гинэт учир зүггүй босгон болгож тонгочход санаандгүй явсандаа болоод Мориныхоо буруу тал руу гулсан онлоо. Ийн унахта цулбууран алдсангүй. Улаан галзуу юм шиг согчин чангаажгүй морио тогтоох санаатай цулбуураас нь угччин байтал хажууд нь 2 морьтой хүн сүйтгэнхээр далаа улаач хоёрыг гэж санан хай гэж цулбураа угцчин омглон мориндоо чирэгдэн байтал тархин дундуур нь хүнд мөн тасхийн буухад нүднээс нь гал манс хийж толгойн дүүрэн цулбууран алдахад үргэсэн морин шулт татуулан алга болов. Далаа минь хаана байна гэж бодоод дээш харах гэтэл хүнд юм дахин тархинд нь буухад ухаан балартан унжээ. Хоромхон зур болсон энэ явдалд улаач хархуу балмагдан сандарсан боловч өртөө зангийн аминчлан захиж хэлснийг санаж мориноос унсан хүнд туслах санаатай үргэсэн мориныхоо амыг арайхийн тогтоож буух гэтэл хамт яваа хятадн цулбуурдан аваад буцаад зүхтааж. Улаач давхиут дундаа эргэн харахыг эрмэлцсэн боловч амжсангүй. Та яаж байна? Тэнд хүн сүйд боллоо шүү дээ гэж хашгирвал дуугаагийн бит хоёрыг сүйд хийхээс өмнө амиа бодъё гэж далаа аяархан хэлээд морио ороолгожээ. Тэр хоёр давхсаар хатан хясаанаас саахалт хэрэг холдоход хойноос нь хинч хөөж ирсэнгүй. Далаа саял ухаан орох шиг болж гүнзгий амьсгаа авч улаачийн цулбуурыг өгч буурхаа минь ямар азар бит хоёр мориноосаа салсангүй. Хэрв чамайг би цулбуурд зүхтаагаагүй бол чи өдөд бурхны оронд очисон шүү дээ гэлээ. Улаач мориныхоо амыг татан зогсоход далайч зогслоо. Тэр хоёр чимээ чагнахад хатан хясаа хаваас огтхон ч чимээ анар гарсангүй. Дээрэмчид ягаад бит хоёрыг хөөсөнгөө орхисон бол гэж улаач асуувал далай санаа алдснаа. Мэдэхгүй. Бодвол Цэрэнбатын ганцгалж явсан мөнгийг нь тончоод санаа амарч биднийг хөөгөөгүй байзээ гэв. Одоо яах вэ гэж улаач асуувал далай чимээ чагнаж байснаа. Ёо чигээсэн гэгээ ортол эндэ бай. Гаран хуугаар тийшээ зүгэлвэл ам алдаж мэднэ гэж хэлв. Далай улаач хоёр мориноосооч буусангүй чимээ чагнасаар л байв. Эргэн тойрон агчиг. Харин шөнийн шумуудад шулган нь жиргэн. Тэнгэрийн зүүн хаяа үл мэдхэн саарлтаж үүр цайхт өгчээ. Далай тэмдгэрэнбүү үүрийн саарл гэгээод нэлээд удаан ширтэж байснаа. Дээрэмчэд явчихсан байх. Явъя да гэд морион давирлаа. Улаач хэдийгээр айж байсан ч гэсэн түүнтэй дүрээ харшуулан аимшигт хясаад шогшуулв. Тэр хүнийг яасан бол? Мэдэхгүй. Бодвол бодийг нь хөдөлсөн байзээ. Хайрын хүн. Би данжаад ахт нь юу гэж хэлэх вэ? Данжаад ахтай юм уу? Тийм ээ. Манай пүүсийн данжаад энэ хүнтэй хүж зул барьж ахдуу болсон юм. Тэр хоёр өөрчим ярьсангүй явсаар хатан хясааны ойролцоо ирэхэд үүрт сайхан цайлаа. Далай улаач хоёр тал тийшээ сэртэлцэн харж болгоомжлон явсаар хясааны ёроолд ирэхэд зам дээр нь юу ч байсангүй. Далай хясаа өөднийг урагшаа завхан гол өөднийг харснаа. Дээрэмчэд мөр улаан баллах гэж хөөрхий хүнийг томчход аваад явсан шиг бай. Би маш яралтай улиастаа орж сайдын яаманд мэдүүлж наашин цагдаа цэрэг ирүүлж дээрэмчдийг нэхэн хөөлгүүлж бариулахыг бодъё гэж хэлээд морио давран ухс хийлээ. Тэр хоёр уралдан давхсаар нар хөөрсөн хойно дараачийн өртөөнд ирэхэд Цэрэнбатын унаж явсан морь хэсэг адуун дотор байлаа. Улаач тэр морийг барих гэхэд үргээд ойртуулсангүйд тэр өртөөнийхэнд захиж орхиод буцжээ. Улаач хөө хөдөлгөөн морьтой яран давхсаар хясааны ойролцоо ирээд ийш тийш харвал сэжигтэй юм ёр мэдгцсэнгүй. Аимшигт хэрэг гарсан газар ирээд сайн ажиглавал хясаанаас даан холгүй урсах завхан гол чиглэн цус савиран гойтсон мөр байхаар түүнийг мөшгөө явлаа. Сүүлдээ цус үзэгдэхэн болж харин өвс налуулан хүнд юм чирсэн мөр тод гарчээ. Тэр мөр голын хөвөнд очоод алга болжээ. Дээрэмчд алсан хүнээ гол руу хаяжээ гэдэг нь ил байсан учраас улаач хархуу гол уруудан яв. Гол тахирлан урсан. Голын эрэг доогоор өнгийн харвал юучвал үзэгдэнэ. Хоёр саахалт хэртэй явтал голын хөвөний сайр дээр бараа юм харагдав.
Яаран очвол өнөөхөн төрүүлгээ харан хэвдэж байлаа. Улаач тэр хүний дэргэд тулж очиод сайтар харвал огт хөдлөхгүй байхаар нь өгчгсөн байх гэж сэжиглээд мориноос онч буусангүй. Орхиод явъя гэхээр өртөө занг нь цаад хүнээ тэр хужаагаас аль болохоор хол хөндөө явуулахыг бодоорой. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харанхуй шөнөөр далимдуулан дайрч мэдэн шүү гэж аминчлан захиж байсныг санаж амарч магадгүй гэж хэсэгхүүлээ. Ёр хөдлөхгүй болохоор нь голоос холдуулж хөдөөлүүлэе гэж санаад мориноосоо бууж дээрээс нь тонгойтол хөл нь атгасхийн хөдөлгөөр учиргүй зочиж дуу алдан ухрав. Үхсэн хүн амарна гэж баймааргүй. Энэ хүн амьд байгаа юм болов уу гэж бодоод хэдий айж сэжиглэж байсан ч ядарч зовсон амьтанд үргэлж тус болж яваарэ гэж аавынх нь хэлдэг үг санагдан тэр хүний цээжийг өндийлэгвэл үл мэдхэн амьсгалж байлаа. Нүүр ам нь хүн харахын янзгүй хөх няц болж пембийн хавджээ. Улаач түүнийг ус залгисан байх гэж санаад төрүүлгэнд харуулan хэвдүүлж цээжин дээр нь дарж утсан ч ам хамраас нь ус гарсангүй. Тэр хүнийг юуч гэсэн аваад явъя гэж шийдээд аяархан өргөж дүүрээд өртөө өдө гэлдрүүллээ. Уулын сүудэр буух үеэс өртөөн дээрэн ирэхэд улаачаа ирэхгүй удаад байхаар нь сэтгэл зовнин орж гарan байсан занг өвгөн барааны газраас тосон уулзаж "Яав, юу болов?" гэж сандран асуужээ. "Хэцүү хисааны тэнд үүрээс өмнөхөн дээрэмчд айралдаад" гэвэл "Өнөө шууш маань яасан?" гэж занг яаран асуулаа. "Улаастай яманд мэдүүлнэ гэд яаран явчихсан. Хясаан дотроос 2 морьтой хүн гарч ирэхэд энэ хүний морин үргээд газар унчихсан юм. Тэр хятад хүн намаа хөдлөө зүгтаасан. Тэгээд бит хоёр амьд үлдсэн юм" гэж улаач өчөв. Занг өөр юмчил авалсангүй. Цэрэнбатыг аяархан тэврэн авчиг гэртэн орууллаа. Цэрэнбат осолдохгүй л амьтаа бөгөөд маш сулхан амьсгална. Занг давстай хар цагаар хавдаж хөөсөн нүрийг нь шавшин цэвэрлээд бүхэнгийн эвэр нунтаглан нүдэж ногоон тантай хольж усаар шингэлэн Цэрэнбатын аманд туслаар дусаа. Дагзыг нь хаг зохиж цус нь хатаж байгаач гэсэн үл мэдхэн шүүрнэ. Занг тэнд нь өвчин намдах ээлдэв эм там түрхэд цэвэрхэн бөсөөр боолоо. Өвгөн зүйлээр оролцсон ч Цэрэнбат ухаан орсонгүй ертөнцийн нэгэн өдөр өнгөрөв. Өвгөн занг тэр шөнө унтж чадсангүй өвчтнийг сагсаар үүр цайлгажээ. Үүр хяраалан гэрт сүүн гэргэрэл тусах үеэс Цэрэнбат яраглан яолоход өвгөн босон харайж дэрэгдэн сөхрөн суугаад нүрөөд нь харлаа. Цэрэнбат янцглан яолж шүдэ хавирснаа. Би хаан гэж үгээ талсан зөөж аяархан асуулаа. "Боорхон минь ухаан орлоо. Хүү минь чи манад байна" гэж өвгөн баярлан өгүүлээд гүнзгий санаа алдав. Цэрэнбат нүдэ нэн хэсэг харж байснаа ам нь өмөлцөв. Өвгөн түүнийг ангаж цангаад уух юм нэхэж байна гэдгийг гадарлаад модон домбоноос бүлээнцээ аяглан аманд нь барихад Цэрэнбат цайны үнэр авч өндийх гэсэн боловч толгоог нь даасангүй. Занг өвгөн түүний аманд халбгаар цайд усаахад хахаж цацсан байж залгина. Тэгээд юмч хэлсэнгүй нүдэ айнв. Түүнийг инхүү ухаан орсонд өвгөн занг ихэд баярлан нааш ирэх нь ухаан орсон хойно учир бий гэж бодоод гэрээс гарчээ. 1-р хэсэг төгсөв.